Зөвлөмж. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээр хэрэглэгчдийн ангиллалын талаар. 1. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгээр хэрэглэгчдийг 3 ангилж байгаа боловч жилийн борлуулалтын орлого эрс нэмэгдүүлж одоо улсын хурлд өргөн баригдсан аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөө уялдуулах шаардлагатай байна. 2. Үйлдвэр үйлчлэгээр хэрэглэгчдэд бичлээс жижиг, жижигээс дунд, дундаас том болж ангилал дэвшлэх, өсөн дэвших боломж хуулийн өсөлт сайтар тусгагдаагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй эргэн жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхэж байвал хууль заасан ангиллалыг нэг шатаар дээшлүүлэх. 2. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаарх зөвлөмж. 2.1. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн 11-р зүйлд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг удирдах зөвлөлтөө байхаар нэрвчлэн зааж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 60% төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулахыг заавал тусгаж өгөх. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А76 тоо тушаалаар батлагдсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлтөө зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 3 дугаар зүйлийн 3-ын 3 дахь хэсэгт хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд салбарын төрийн бус байгууллагын нэг төлөөллийг оролцуулна гэж заасан байдаг боловч төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт нээлттэй ил тод бус тодорхойгүй байдаг. 2.2 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлтөө зээлийг хүртээмжтэй байлгах үүднээс уг шинжилсэн найруулгын төслийн 11-р зүйлд тухайн жил олгох зээлийн 30%-ийг бичил үйлдвэр үйлчилгээр хэрэглэгчид, 30%-ийг жижиг үйлдвэр үйлчилгээр хэрэглэгчид, 40%-ийг дунд үйлдвэр үйлчилгээр хэрэглэгчид гэж нэмж оруулах. 2.4 Банкны зээлийн хүү хит өндөр байгаагаас шалтгаалan жижиг дунд үйлдвэр эрхлэгчид жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас хүсэж байгаа зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг 2018 оны жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн 1031 төсөлд шаардлагатай 812 тэрбум төгрөгийн санхүүжилт хүснээс харахад тодорхой байна. Үүнийг харгалзан ойрын 3-аас 5 жилд улсын төсвөөс олгож байгаа хөрөнгө оруулалтыг жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн 11-р зүйлийн 8.1.2 заасны дагуу зээлийн хүүгийн зөрүүн татаас хэлбэрээр олгуул жижиг дунд үйлдвэр үйлчилгээр хэрэглэгчдэд оших зээлийн хүртээмж эрс сайжирна. 3. Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын талаар. 3.1 Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах. Сүүлийн 10 жилдээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн яамны хооронд 5 удаа шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан нь төрийн бодлого алдагдсныг харуулж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрийн асуудалд засгийн газар онцгой анхаарах цаг болсныг илтгэж байна. 4. Засгийн газрын бүрэн эрхийн тухайд. 4.1 Жижиг дунд үйлдвэр үйлчилгээр хэрэглэгчдэд тулгамддаг нэг асуудал бол мэргэжилтэй, ур чадвартай ажилчид байдгүй явдал. Иймд ихтэй сургуулийн тоог эрс зөрүүж, уг шинжилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд жижиг дунд үйлдвэр үйлчилгээний мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс гаргах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурвалжлагчдад сургалтын тэтгэмжийг амжиргааны баталгаа ажих төвшөнтэй уялдуулж олгох гэж нэмж тусгах. 4.2 Үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээ хэрэглэгчдийг импортыг оруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүний экспортод гаргахад чиглүүлэх урт хугацааны бодлоготой болгох талаар уг шинжилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлд нэрвчлэн зааж өгөх. 4.3 Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ кадастрын системээр хөгжүүлэхэд үндэсний томоохон аж ахуй нэгжийн үүрэг рооль чухал бөгөөд тэдгээрийг бодлогоор дэмжих. 5. Бусад асуудлаар. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний 10%-ийг төр худалдан авч дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авалтын 10%-ийг жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээс худалдан авах гэсэн заалтыг заавал оруулж энэ заалтыг зөрчсөн тендерийн хорооны дарга нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож огцруулах тусгаж өгөх. 5.3 2018 онд засгийн газраас 3 толгоорт хөгжлийн бодлого, үйлдвэржилт 2100 үндэсний хөтөлбөр баталсан бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэхэд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ хэрэглэгчдийн үүрэг рооль чухал юм. Мөн эдийн засгийн чөлөөт бус, аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах. 5.6 Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ хэрэглэгчдэд татврын тааламжтай уян хатан бодлогыг тодорхойлох.
Эндээс дүгнэхэд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд 10, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд 2, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлтөө зээл олгох төсөл сонгон шаргуулах журамд нэг заалт тусгагдсан байна. Биелэг үйлдсэн 6 асуудлыг жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг даган гаргах журмуудад тусгуулахын төлөө ажиллагаач илэрхийлж байжээ. Баялаг үтээчдийг дэмжих холбооноос санаачлан гаргасан Бүгдэр жилүү номыг танд хүргэж байна.